За сэтгэл зүйн одоо боловсролын хүмүүст болох зорилготой сэтгэл зүйчийн өрөө подкаст маань инхөө эхэлж байна. За та бүхэндээ өнөөдрийнхөө зочныг танилцуулъя. За тэгэхээр өнөөдөр манай подкастэнд маань гэр бүл сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч дэлгэр оролцохоор одоо иргэдийн ирсэн байна. Та бүхэн одоо сэтгэл зүйчийн яриаг сонсоод маш одоо олон зүйлийг олж мэднэ гэж итгэж байна. Тэгэхээр бид хоёрын өнөөдөр ярих сэдэв маань гэр бүлийн доктортой харилцаа гэсэн сэдэв байна. За ингээд та өөрийгөө танилцуулаад одоо ярих байгаа сэдвийн талаар үзэгчтэй хуваалцахгүй. За бүгдэнд өнөөдрийн мэнд хүргэе. Намайг дэлгэр гэдэг гэр бүл сэтгэл зүйн төв төрийн бас байгууллагын сэтгэл зүйч. За өнөөдрийн ярих сэдэв бол ерөнхийдөө гэр бүлийн доктортой харилцаа сэдвээр ер нь жоохон ярилцаж хуваалцъя гэж бодож байна. За таны бодлоор ер нь бол зөвхөн гэр бүл гэхгүй доктортой харилцаа гэж ер нь бол ямар ойлголт байна вэ? За доктортой гэр бүлийн доктортой харилцаа гэхээр энэ чинь нэг гэр бүл гэхээр нэг одоо нийгмийн нэг субъект яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр чинь докторгүй байгаад их юм бол маш олон сөрөг зүйлүүд мэдээж гарч ирнэ тий. За доктортой байхын тулд мэдээж одоо хоёр талын хос байгаа тий. Эхнэр болж байгаа, нөхөр болж байгаа хоёр залуучуудын минь хувьд яг хоёулагийн тэр хоёр хүний одоо яг гол үндсэн одоо тий хамт амьдрах одоо хамт болгоё, бүтээ амьдралаа босгоё, гэр бүл болъё тий аав ээж болъё гэж байгаа тэр хандлага өөрсдийн тэр нөгөө нэг хичээл зүтгэл аюул чухал байна л да. Тэгээ энэ дээрээс мэдээж хүн юм чинь ойлголцох хэрэгтэй, ярилцах хэрэгтэй тий. Тэр хоёр өөр гэр бүлд өссөн, хоёр өөр орчинд өссөн. Тэгээ дээрээс нь ингээ хоёр өөр хүүстэй хүмүүс биш тий, эрэгтэй хүн, эмэгтэй хүн. Тэгээ энэ хоёр хүн хамт амьдрна гэхээр мэдээжийн одоо юу гарч ирнэ ингээд зөрчилдөх нэгнийхэн таалагдахгүй зүр нэгэнд нь таалагддаг ч юм уу тий. Ийм нийцэхгүй зүйлүүд бол мэдээж гарч ирэх нь ойлгомжтой. Тэгэхээр энэ дээрээ яг ингээд тэр дээр одоо хоёр хосууд маань хамт амьдрах гэж байна тий. Энэ дээр яг ингээд нийцтэй байхын тулд илүү жоохон юм эмпати тал руугаа илүү жоохон хүлээцтэй байдаг. Нөгөө хүнээ нөгөө хосоо байгаар нь хүлээж авч чаддаг. Тий илүү засгаад юм уу шүүмжлэх гээд байх юм бол энэ дээр одоо нэг докторгүй харилцаанууд гарч эхэлнэ шүү дээ. Тэгэхээр мэдээж яг аяндаа ингээд нэг ойлголцоод таалагдахгүй байгаа ч юм уу зөрчилдөд байгаа зүйлээ эвтэйгээ аргаар одоо ойлголцдог тий. Тэр байдлаас нөгөө хүн маань өөрийгөө засаж чаддаг. Миний энэ байдал, энэ дутагдал одоо ханд маань таалагдахгүй юм байна да гэдэг ч юм уу тий. Тэгээд тэн дээр ингээ багаар хүн ингэж засна өгнөөс шууд хилээд юм шүүмжлснээр хүн улмал зүрнөө өгнөөс тий өөрчлөгдөхгүй. Ингээд иймэрхүү маягаар явах юм бол нөгөө доктортой байдал бол гэр бүл байж чадахгүй шүү дээ. Нөгөө хайрлах, халамжлах, ойлгох тий хүлээцтэй байх байдал маань зүгээр энэ нөгөө жоон хүлээцтэй одоо ойлгож байгаа хугацаа өгж байгаа тий байгаар нь хүлээж авч хайрлаж байгаагаараасаа л одоо нэг доктортой харилцаа илүү бат бөх болох байх гэж бодож байна та. За тэгэхээр яг үнэндээ ингээд хос болоод тий яг ингээд хайр дурлалын одоо манай зөвлөлчд бол одоо 100 гэж хэлдэг шүү дээ. Яг ингээд ихайлж саяалж байгаа айгүй гоё юм үе дуусахад дараа нь яа гэхээр өвөл ирдэг. За өвөл ирнэ гэдэг нь одоо юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр нэгнийхээ нөгөө харж байгаагүй муу талуудыг олж харна, сайн талуудыг олж харна, асуудал тулгарна. За заримдаа одоо тэр асуудлыг хамтдаа шийдэн, заримдаа хамтдаа шийдэж чадахгүй нэг нь тэр асуудлаас бултдаг, зүгтдэг. За зарим нь бол ингээд хөдөлгөөнгөө гаццдаг тохиол байна те юу ч хийхгүй. Тэгэнгүүт нэг хүн яг нь ганцаараа ингээд зүтгээд тахаар нөгөө хүнд маань таалагдахгүй. За тэгтэл зарим нэг зүйл нь бол яг ингээд өөрчлөх боломжтой зүйл хахад зарим нь өөрчлөгдөх боломжгүй зүйлүүд байдаг. Тэгтэл хосууд тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэ магад тэрийг ингээд заавал өөрчлөх гээд яриад байдаг. Ингэнгүүт нөгөө нэг хавар намар хавард одоо цэцгэлд нахиалж исэн одоо модод бол цэцэгсэн бол тэ тэр өвлийн хатуу хахиур хэцүү шуурганд яадаг юм ганхаж хэлдэг тэ энэ бол одоо докторгүй харилцааны харилцаатай адилхан зүйл байх гэж бодож тэ. За тэгэнгүүт тэр докторгүй харилцаа тэр ганхаж байгаа харилцаанд бол мэдээж ингээд залуухан хосууд дөнгөж эхэлж байгаа гэвэл анх ингээд шууд юугүй одоо модоор бол булгараад онцохгүй те тэгсэн төвчин хүлээн өөрчлөгдөх байх гэж итгэж найдана. Тэгтэл нэг өдөр яах нь тэр олон удаагийн өөрчлөгдөөгүй байдал олон удаагийн санаанд хүрээгүй хүлээлтүүд за магадгүй олон удаагийн нөгөө хүнийг өөрчлөх гэж хүчээсэн
одоо магадгүй шүүмжлэл, буруутгал өөр юу гэдгийг нэг өдөр тэр одоо сайхан цэцгэлж байсан модны үндсийг дараагийн хавар ирэхийг хүлээлгүйгээр булгалаад тавьчих аюултай тий. Энийг бол одоо доктортой харилцаа, докторгүй харилцаагаар бол ингэ зөвлөж хэлж авах болох байх гэж бодож байна. Тэгвэл одоо сэтгэл зүйчийн маань хэлж байгааг бол ер нь бол докторгүй харилцааг үүсгэж байгаа нэг чухал хүчин зүйл бол хосууд нэг нэгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна тий. Тэгэхээр ер нь бол нэг нэгээ хүлээн зөвшөөрөхөд яг сэтгэл зүйн хувьд ер нь юу хэрэгтэй байдгийг, за тэр хүлээн зөвшөөрөлд хүмүүс бас эргэн тойронд байгаа хүмүүс яаж нөлөөлдгийг, яавал байгаагаар нь хүлээж авах нөөц боломж нэмэгдэх вэ гэр бүлийн асуудын хувьд. За тэгэхээр эхнээсээ л одоо таалагдал хамт амьдарч байгаа шүү дээ. Мэдээж хин нэгэн хүчээр тойр суучвал бол дээр үеих шиг богцолцсон юм байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр анханасаа таалагдсан тэр гой нөгөө зуны үлрэхлийг үргэлжлүүлэх гэвэл яг одоо хүндэтгэл тий хайрлах одоо байдал аюул чухал байна л да. Хүндэтгэл аюул чухал байна. Тэгээд одоо хамгийн гол нь одоо хадмуудын зүгээс ч юм уу эсвэл нэг найз нөхдийн зүгээс ч юм уу ирж байгаа тэр сөрөг комент ч юм уу тий нөгөө хүмүүс бол яг одоо хадмуудын зүгээс ч юм уу эсвэл одоо нөгөө нэг найз нөхдийн зүгээс хөндлөнгийн зүгээс хараад байна шүү дээ. Та хоёр юм байна шүү дээ. Тий. Одоо чи одоо зарим нь ингэж ярьдаг шүү дээ. Чи одоо нөгөө хийхгүй байна, хийхгүй байна гэх тий. За дээрээс нь цаана юу болоод байгааг мэдэхгүй байж. Чи баг одоо ингэж эрэгтэй үед их нэртэй баазуулчлаа гэж яриад байна тий. Чи одоо толгоо мэдүүлчлээ гэх юм уу. Иймэрхүү байдлаар ингээд шүүмжлэл орж ирдэг. Гаднаас харж штэ тэр хүмүүс. Гэтэл энэ зүйлд автахгүй байж ээж яг гэр бүлийн доктортой харилцаа байх гэдэг аахгүй угаасаа л эхнээсээ л хайрлсан тэг хүндэтгсэн энэ байдал хадгалах хэрэгтэй. Гэтэл яг энэ жижигхэн асуудал дээр за санхүүгийн асуудал гарч ирж болно. Өөр ширний асуудал гарч ирж байна. Өвдөх зүйл ч юм уу эсвэл одоо ингээд ямар нэгэн хэцүү шийдвэр гаргах зүйл дээр маргалдах ч юм уу бодлох ч. За эсвэл нэг гомдоодог ч юм уу тий. Одоо жоохон хуурч мэхлэх ч юм уу ийм асуудал гараад ирэхээр яаж доктортой байдлаа хадгалах вэ гэхээр яг энэ дээр одоо яг нөгөө л яг одоо нэг хорим хийж байгаа үед нэг амлалт авдаг шүү дээ. Өвчтөе зовлонтоос чи хайрлаж чадах уу гэдэг шиг. Энэ дээр л одоо яг жинхэнэ хайраа харуулах хэрэгтэй байхгүй. За яг л нэг алдсан үед нь, яг л нэг хэцүү үед нь, яг л нэг мөнгө цаасгүй өөр ширтээ үед нь шиг юм уу те. Одоо яг нэг болохгүй байгаа үед нь чи үнэхээр одоо хоёлаа болгоно гэд гэр бүл болсон л яг энэ дээр яг энэ эмзэг хэцүү үед төр чи яг жинхэнэ одоо ханы нөмөр нүүлгтэй түшиг энэ зүйлийг харуулж иж энэ чинь гэр бүлийн одоо нэг баган шиг хоёр хүн маань сүндэрлэж чадна шүү дээ. Тэгэхгүй нэг төгс хүнийг хайх юм бол мэдээж байхгүй. Төгс гэр бүлж гэж байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээний төгс биш юм гарч ирнэ хүний амьдралд тий. За анх нөгөө 100 байх үед их гоё залууд дурлаа ч юм уу гоё эмэгтэй дурлаад их сайхан юм шиг. Тэр хугацааны дараа ингээ нэг одоо асуудууд гарч ирнэ шүү дээ таалагдахгүй ч юм уу тий. Төсөөлөөгүй одоо муу зуршилтай ч юм байж болно тий. Гэхдээ энэ чухал биш байхгүй. Хүн одоо хайрлаж байгаа, хүндэлж байгаа болгоно хийн тий. Одоо зүтгэж байгаа байдлын дараа хугацааны дараа ингээ нэг жоохон юм өөрчлөлт гарч сайжирдаг болохоос төгс хүнийг хайгаад одоо болио салаа дахиад дараа хүнтэйгээ нийлээл юм уу дахиж салаа дараагийн хүнийг хайгаад ах юм бол угаасаа бүх хүн адилхан л юу байгаа. Одоо нэг юм зөрчил байгаа, сул тал байгаа тий. Тэгэхээр энэ дээр юу залуучууд маань юун дээр их алдаад байгаа гэхээр одоо тийм нэг сайхан нэг өөрийнх нь төсөөлжснээр нэг сайхан л хүнтэй ингээд нэг асуудал багтаа амьдэрч байгаа юм шиг бодож байгаа байхгүй тэр үл амьдар. Гэтэл үгүй шүү дээ. Маш их асуудал гарч ирнэ тий. Тэр энэ дээр яг одоо хамгийн чухал юм юу вэ гэхээр эхнээсээ тэр нэг хайрласан дуурсан тэр зүйлийг хадгалж ээж энэ нөгөө гэр бүлийн цаашдаа одоо илүү бат бөх амьдрах тэр нөгөө одоо яг ганц дархлаа энд гарч ирж байгаа байхгүй. Анхны сэтгэл, анхны тэр одоо хоёлоо болгоё бүтээ гэсэн тэр нөгөө анхны тэр гоё зүйл дээр утаан үргэлжлэх юм бол энэ маань илүү нандин, илүү гоё те, илүү одоо дурсамжтай, илүү бат бөх харилцаа. Тэгээ энэ байдал дээр итгэлцэл их гарч ирнэ, хариу үйлдэл. За ингээд хамтрагчаа солиод 2 дахь 3 дахь гэж явах юм бол итгэлцэл байхгүй. Нөгөө гэр бүлийн үнэт зүйл гэдэг юм дээр ерөөсөй байхгүй болоо авчиж байгаа учраас хүн амьдралаас юм уу хамт амьдарч байгаа хүмүүсээ авах тэр таашаал тий одоо тэр зүйл одоо үнэлэгдэх, хүлээмжшөөрөгдөх тий тэр зүйл их алдагдаад байгаа учраас
тогтворгүй харилцаа их гарч ирээд байна л та. За. За ерөөхдөө ингээд гэр бүлийн хосууд маань яг их үедээ ингээд маш гоё одоо байдаг. Ер нь бол яг ингээд таны мэдрэм талаас нь авч үзсэн ч гэсэн альва зөв шинэ байхдаа хүнд илүү их одоо татагдмаар таалагддаг, сэтгэлийн хөдөлгдөг тий. За тэгвэл энэ харилцаа ингээд 3 жил, 4 жил, 5 жил, 7 жил, 10 жил за хүний амьдралын одоо хугацаанд ингээд бүр 30, 40, 50 жил чамд амьдэрсэн хосууд байдаг тий. Тэгэхээр энэ хугацаанд бол зарим бидний одоо гэр бүлийн үн цэнтэй зүйлүүд бүдгэрч одоо энэ зэнд байгаа орчин тойрны магадгүй санхүүгийн, магадгүй өр хөвгтөө өсгөхтэй холбоотой энэ асуудлууд бүдгэрч харагдахгүйгээр одоо нөхцөл байдал үүсдэг тий. Тэгэнгүүт бид нар юу гэж боддог вэ? Энэ хүн надад тайраг болцсон юм тий. Ашиг бид хоёрын одоо харилцаа анх шинхэн байсан шиг байхаа болчлоо. Бид хоёр угаасаа бүтэхгүй юм байна ч юм уу тий. Ийм бодлоо төрж эхэлдэг ахаа л да. Тэгвэл одоо энэ гэр бүлийн харилцааг удаан хугацаанд за ерөнхийдөө шинхэн эсвэл магадгүй тий анх тэр мэдэрчсэн хайрын тэр мэдрэмж дурсамжуудыг хадгалаад цаашаагийн утга хугацаанд тэр догтлол дүүрэн, хайр инэрлэр дүүрэн, хүлээн зөвшөөрлөд дүүрэн авч явахын тулд юм ялангуяа залуучууд, өсвөрчүүдэд юу гэж зөвлөмөр байна. Тэр энэ хамгийн чухал зүйл бас тий. Удаан амьдраа гэвэл одоо нэг гэр бүлд орцсон гээл одоо бүх юм болчихж байгаа биш үү тий. Анх одоо болзож эхэлдэг тий. Залуучууд маань ингээл таалагдахын тулд хамгийн гоё хувцас өмсөж ч юм уу хамгийн гоё зангаа гаргаад байдаг шиг ер нь амьдралынхаа турш тийм л байх хэрэгтэй байхгүй. Би гэртээ байгаа юм чинь ингээл одоо сэсэгээл тий таргалаа ч юм ингээл одоо эсвэл ингээл халтар хувцастай байх юм бол мэдээч эн чинь хүндлэл гэдэг юм байх хэрэгтэй тий үнэмж их бай. Тэгээд хувь хувьтай одоо ингээд өөрсдийн дуртай ажиллаа хийдэг ч юм уу тий ажил албаа карьераа хөөдөг ч юм уу тий нэр хүндээ одоо яг хийх ёстой юм хийж дандаа л ингээл одоо эмэгтэй хүний хувьд бол ихэнх одоо зөвлөгөө авч байгаа хосууд дээр бол тийм зүйл гардаг байхгүй. Ингээл олон дахин хүүхд төрөөд удаан гэртээ байцгаараа энэ нөгөө нөхөр хүндлэхгүй байна. Тэгээ надад цаг гаргахгүй байна ч гэдэг юм уу тий. Эндээс их муудалцдаг. Тэгэхээр аль талдаа гэр бүл төлөвлөлтийг аягүй ярилцах хэрэгтэй. Хизээ хүүхдээ гаргах уу тий. Хизээ одоо ханийч маань ажиллаа хийх үү. Хизээ дараагийн хүүхдээ гаргах уу. Санхүүгээ яаж хоёлоо болох уу. Энийг ярилцах хэрэгтэй байхгүй. Ярилцчаад эндээс тохирол одоо яг ингээд ярилцсан учраас хин нэгэндээ муудалцах юм уу шүмжлээд ах юм уу бийл зовж जैन чийл одоо ийм асуудал гарах нь арай бага. За дээрэс нь тийм нөгөө нэг хүндлэх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол нөхрийг хүндлэх ёстой. Одоо яг хүндлэлтэй харилцах ёстой тий. За найз нөхдийн өмнө ч юм уу хоёр талын хамаатан садны өмнө ч гэсэн нөгөө эвгүй байдалд оруулахгүй тий хүндлэлээ харуулдаг, магтдаг тий хүндэлдэг энэ зүйл бол яахааргүй одоо эрэгтэй хүмүүс хүндлэлт байгаа газар л сайхан амархан байж чаддаг тий. За тэгвэл эрэгтэй хүний зүгээс эмэгтэй хүн дандаад маш их хайрлах, ойлгождаг тий тусалж дэмждэг байх, хамгаалдаг байх хэрэгтэй. Гэтэл яг энэ зүйл хадагдаад ирэхээр энэ миний ихнэр болцсон ч юм уу эсвэл энэ миний нөхөр болцсон юм чинь гээл одоо хамаг муугийн дэлгээд ч юм уу тий муугар яриа шүмжлээл өстой хүмүүсийн хайжууд ингээд болохгүй бүтгүүг нь яриад байгаа юм бол угаасаа ямар ч хүнд энэ тааламжгүй байж тээ. Энэ зүйл бол нөгөө нэг эвдэж байгаа. Одоо гэр бүлийн харилцааг унгаадаг тий нөгөө нэг хоёлаа хамт болгоё бүтээ гэсэн тэр сэтгэл дээр одоо усаалцж байгаа зүйл тайлбар. Тэгэхээр ерөнхийдөө одоо нөгөө та түрүү ярьсан шүү дээ яаж одоо гоё хэвээрээ байх уу тогтдог тий. Энэ зүйл аягүй чухал. Одоо модоор ярих юм бол мод тарилаа гэхэд заавал бордоо хийж тэрийг тий ус хэрэгтэй. Дахиад дараа жил дахиад бордох хэрэгтэй. Услах жилд хэдэн ч удаа усалтын одоо хуваар байгаа шүү дээ. Тэр шиг гэр бүлийн хосууд бол байнгын нэг нэгэндээ одоо гоё цаг гаргадаг. За хоёулахнаа бас цаг гаргадаг. Нэг нэгнээ хайрлж хүндэлдэг тий. За өвдөж хавцсан ядарсан үед нь ойлгодог тий. Асардаг. За тий одоо ингээд мэдээж ингээ гоё сюрпризтэй амьдрах хэрэгтэй тий. Энэ зүйлүүд байхгүй бол ер нь хүн яг юм ингээд зүтгэх одоо нэг гал нэрэг одоо тий байхгүй ч. Тэгэхээр байнгын л тордох хэрэгтэй. Байнгын л үнэлж хүндэлж тий тусгай цаг гаргаж хоёулахнаа болзч тий ийм одоо хайрын 5 хэлээр бол ямар зүйл хайрын хэмжээнд нь илүү баярлдیں۔ Тий тэрийг мэддэг бол яг тэр дагуу ингэж одоо илүү нэг юм би чамд хайртай хэвээрээ шүү гэдгээ одоо харуулах үйлдэл хийх хэрэгтэй тий. За Европын орнуудын жишээг хараад хахад
өдөр болгон л хайртай шүү гэдэг үгийг бол хэлдэг. Мгм. Гэтэл саяхан нэг юм гэр бүлийн өдрөлөг дээр ингээд за нөө эцэг эхчүүдээс асуусан баг. Хизээ одоо их нэртэй хайртай вэ аваадаа гэсэн чинь мэдхгүй. Ингээ олон жил болсон байгаа даа. Хайртай гэдэг хэлээгүй. Гэтэл энэ маань юу вэ гэхээр за угаасаа л хайртай болоод суудсан юм чи ямар хамаатай гэж байгаа юм шиг боловч цаанаасаа нөгөө хүн бол хүлээж л байдаг байхгүй. Энэ одоо хайртай гэд хэлэх болов, намайг үнсэх болов, тэрэх болов тийм. Энэ болгонд чинь нөгөө хүний одоо хайрын тэр одоо уцаар ярил байнга цэнгэлж ш батарей цэнгэлдэгтэй адилхан хүн заавал тодорхой хэмжээний юм ил бодтой юм цэнэг авч иж нөгөө хүнээ буцааж хүндлэх хайрлах тэр одоо энерги тийм их гарах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ зүйл заавал байх хэрэгтэй. Нэгэнтэл нэг гэрт амьдарч байгаа юм чинь гэл одоо ингэж хайж болохгүй тийм манай Монгол илүү залуучууд түгээмэл ажиглаж байж магадгүй л зүгээр гэж юу нь бол хараад байна. Одоо ингээд найрах гэж ярих юм уу те одоо ингээд болзооныхаа үед бол маш ингээд цаг зав гаргадаг хааны үеж явж байгаа нь асуудаг орой гэртээ орохт онцсон уу яасан аюулгүй явж хөрсөн үү гэж залгадаг байж байгаа тий. Тэгтэл ингээд нэг гэрт амьдраад 1-2 жил болоод ирэхээр одоо нөгөө айдгаа ардаа хийсэн гэдэг шиг за одоо минийх болчих юм чинь ингээд бараг заримдаа бүр ажлаас нь босч авахд түнхшээдэг болоод биш тий. Тэгтэл тэр хүн яаж ирэхээр энэ хүн өөрчлөгдөж байгаа маань хүн намайг хайрлахаа болж байгаа маань анхнах шиг байхаа болсон байна гэдэг мэдрэмжүүдийг авдаг ч юм уу тий. Тэгтэл эмэгтэйчүүд болохоор яагаад вэ гэхээр анх ингээл өргөж байхдаа хамгал одоо гоё дээрээ тавиал тий гоё хувцас өмсөөл одоо яаж л одоо сайхан харагдах байна тэр одоо талдаа анхаардаг байсан бол эхнэр болонгууд мэдээж ингээд хүүхэд төсгөн хүүхдээ хичээл сургуульд нь зүүн магадгүй нөхрийнхөө хоол ундыг бэлтэн хувцсыг бэлтэн маш их ажлын ачаал ажлын бас хажуугаар намжуулж байгаа тийм. Ер нь одоо Монголд одоо ажил хийхгүй амьдрах боломж байхгүй шүү дээ. Аль аль ажил хийж байна. Тэгтэл тэгээд явах дундаа яадаг вэхээр үр хүүхэд нөхөртөө зориулах хайрын дундаа өөрийгөө гүйцэтгэв. Тэгэнгүүт нөгөө үсэн арзаацсан, магадгүй жин нэмсэн, тэгээд тэр стресстэй байдлаасаа болоод магадгүй нөхрөө орж ирэхээр хүндлэх нь битгээл ингээд харахаар уурн уурэл тэрний төлөөч зовоод байгаа юм шиг санагдаа тий. Тэгтэл энэ байдал нь яаж нэхэр эргээд нөгөө гэр бүлийн харилцааны халуун дулаан байдал нэг хүндлэх, хайрлах, ойлгох, дэмжих тэр байдлыг бас бууруулдаг байх гэж бодож байна. Тэгээ би бүр энд одоо нэг онцгойлон одоо нэг кейсийг одоо ярмаар гахгүй. Кейс гэжтэй одоо миний хамгийн бахархдаг одоо нэг эмэгтэй байгаа. Тэгвэл тэр эмэгтэй маань яадаг вэ гэхээр за би ч одоо нэг 30 гарч явж байгаа юм. Тэгтэл ингээд өдөр хаалганд бараг ингээд өсөө ороогоод явах гэхэд надад чинь бас хэцүү байдаг шүү дээ. Тэгтэл одоо тухайн одоо гайхалтай бүсгүн маань яадаг вэ? Хизээш за би бол амьдралдаа тэр хүнийг ингээд өснө авцаасан ч юм уу өсөө ороогоогүй явж харж байгаагүй. Тэгтэл өөрөө ингээд ярьж байгаа нь болохоор би ингээд нөхрөө босгоос өмнө өглөөрт босоод цагаа чанаад ус хэдгээ амлаад нүрээ будаад тэгээд өглөө эхлүүлдэг гэж байгаа. Тэгэнгүүт одоо ингээд би бодчих л та өглөө нэг хүн ингээд одоо сайхан ингээд амраад одоо ер нөхөр нь ч юм ингээд сэрхэдтэй нэг хүн ингээд өснө арцаац нэг муухай зарайлцаа нүдээр нухацсан юм за нэг өглөөний цай бэлдэх аядаа зогсчих нүрээ будсан одоо гоё хувцас өмссөн өснө одоо магадгүй одоо ороодсон ч юм уу те ямар нэгэн байдлаар ингээд янзлцсан өглөөг ухтах хоёрт бол зүгээр ийм хүн бодсон ч гэсэн яалтчих ялгаатай юм байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэйчүүд маань тэр болзооны үеийн шинхэн тэр гал цогтой одоо өөртөө анхаардаг тэр байдлаа хайр сэтгэлийнхаа төлөө гэж одоо бодоод өөрийгөө битгий гээгээсээ тэр байдлаа өргөжлүүлэн бас ингээд авч явах юм бол эргээд доктортой харилцаанаас чухал ахаа гэж бодож байна. За zatгэлзүүчээс одоо ингээд онцгойлж бас асуумаар зүйл байна л та. Эмэгтэй хүн, эрэгтэй хүн хоёрын яг энэ хүн намайг хайрлаж байна, хүндэтгэж байна гэж хүлээж авч байгаа байдал нь ер нь ялгаатай байна. Эмэгтэй хүн, эрэгтэй хүнд хүндэлж байна гэдгээ яаж илэрхийлвэл зүгээр юм. Эрэгтэй хүн эргээд тэр хүндлэлийг авсан бол буцаагаад бас яг юу гөх хөстэй байх бол. Тэгэхээр энэ дээр яг шууд тийм юм гэхээсээ илүү одоо яг энэ дээр хамгийн чухал хэлмээр байгаа бол хүн
гэр бүл боллоо тийм ээ. Би энэ хүнтэй амьдралаа эхэллээ гэж бодоход энэ тодорхой хэмжээний тухайн хүнээс гарах юм одоо хүч гэхүү юм зориулалт байх хэрэгтэй. Нэгэнтэл одоо аав болцсон байна, ээж болцсон ч юм уу, эхнэр нөхөр болж байгаа бол одоо яг энэнийхээ төлөө нөгөө хайртай хүнийхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө тодорхой хэмжээний хүч энерги зориулалт гаргаж иж энэ дээр хүндлэх авах хэмжээний тий. Тийм. Тэгэхгүй яг өөрийгөө бодоод өөр дээрээ төвтэй ч юм уу, яг өөртөө би амармаар үедээ амардаг, залхуурмаар үедээ залхуурдаг ч юм уу тий. Би тогломоор үедээ тоглодог гэдэг одоо кейсүүд ингээд залуучууд орж ирээд зөвлөгөө авдаг. Манай нөхөр бол ингээд буудан дээр ажиллаа хийчих, бусад буудан дээр уцаа бариад суучдаг. Гэтэл би ард нь ингээ хүүхдээ хооллох бандаг нэг ч юм уу хувцас нөгөө маргааш байгаа юм бэлдэх ингээд гэрээ тоосоос оруулах ингээд байж тал нөхөр бол тэнд анхаардаг ч гэдэг юм тий. За иймэрхүү жишээний маргаанууд давтагдаад ирэхээр хамт амьдрах үгүй юу дээрээ бараг тулах гэдэг байна. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нь энэ дээр нэг жоохон юм зориулалттай сэтгэл жоохон юм өргөн сэтгэлтэй. Зөвхөн би биш тий. Би ажиллаа хийцэн бол болоо. Оройн цагаар би амарж гин гэдэг хандлагатай залуучууд их байна шүү дээ. Тэгэл нөгөө одоо ингээл уцаар тоглоод ч юм уу тий зургт үзээ суучдаг. Гэтэл яг энэ дээр жоохон сэтгэл гаргаад за эн чинь миний амьдрал, миний л эхнэр, миний л хань ижил тий. За би хамтаа оролцъё. Одоо манай Монголын нэг юм уламжлалт одоо тий эцгийн эрхт ёсны юугаар бодвол бас жоохон арай одоо үеийн юм төв суурь амьдрал бол өөр штэ төв суурь хотчлтын амьдралд бол тэр эцгийн эрхт ёсны яг юугаар зүтгээтэй хэлчихсэн шүү дээ. Эхнэр хүн гэхээр заавал гэрээ ажил хийх ёстой, нөхөр хүн зүгээр хоомор суучих ёстой гэвэл одоо үед бол арай болохгүй байхгүй. Тэгэхээр хоёулаа л ажил хийх юм лөө мөнгөний төлөө зүтгэж जैन хоёулаа л өглөө гараад орой орж иж байгаа гэрээ ажлыг хамжаад ингээд хамт хийх нь энэ нөгөө нэг одоо яг жинхэнэ нөгөө гэр бүлийнхаа төлөө гаргаж байгаа нөгөө хүнээс тодорхой хэмжээний юм зүйл байж иж энэ дээр нөгөө нэг хүндлэл ирнэ. Мэдээж ингээд зүгээр суучаа би ажиллаа хийж цалингаа авчин чамд өгөө үстэй гэд босдод ингээд гараа хэмээн суучих юм бол хин хүндлэх үү те хүндлэх нь байдгаа одоо ингээд нэлийн асуудал гарна шүү дээ. Тэгэхээр энэ дээр хүндлүүлэх тал дээр хүн тарьснаа л хураан те хүндлүүлэх хэмжээний ингээд ойлгож хайрлаж хичээж гаргаж байгаа бол хүссэн өсөөгөө нөгөө хүндлэн тий. Би эхнэр хүн гээл хүүхдээ чи гаргацсан биз дээ одоо чи бус юм өөрөө хийгээл тий нөхрөөрөө шалаа болгоод хүүхдээ памперсээ солиулаад бас хэтэрхий юм болгонд юм жоохон мэдээж мэдрэмжтэй хандах хэрэгтэй шүү дээ тий. Тэр иймэрхүү тал дээр зөрчил маргаан одоо сүүлдээ бүр ингээд муудалцаа тий ингээд ураа барьж чадахгүй гар хурцдаг ч юм уу салаа сарнэ гэдэг ингээд явчихдаг асуудлууд их байгаад байгаа хэрэг. Тэгэхээр гэр бүлийн доктортой харилцаа маань тухайн хүн жоохон ингээд өөр дээрээ төвлөрөх биш. Нэгэнтэй л одоо ганцаараа амьдрахгүйгээ шийдэл гэр бүл болцсон бол нөгөө хүний одоо эрх ашиг, нөгөө хүний амралт ажил тий нөгөө хүнд юу таалагдж байна, юу таалагдахгүй байна дээр бас бодолцох хэмжээний сэтгэл зүйн дархлаатай л байх хэрэгтэй. За баярлалаа. За хоёлаа гэр бүлийн одоо доктортой харилцааны талаар ярьж байгаа. За бүтээр бол ерөөдөө нэг доктортой байх талаас нь чухалчлан одоо хоёр асуудлыг хөндлөө тий. Тэгвэл яг докторгүй харилцааг бас бий болгоод байгаа гатны хүчин зүйлс байна уу? Өөрөөр хэлбэл одоо нөгөө эргэн тойронд байгаа хүмүүс гэр бүлээ доктортой авч явахт нь ямар талаар эргэн нөлөө үзүүлж байна? Бас ямар талаар сөрөг нөлөө үзүүлж байна? За яг сүүлд их зөвлөгөө авсан хосуудын ерөнхийд нь бас ингээд өвнөд харахад бол найзуудын нөлөөлөл байх их байдаг. Яг залуучууд маань аягүй сайхан баа санаачсан найзууд байдаг л та. Гэхдээ муугаар нөлөөлж байгаа найзууд бас байна. Тэгээд яг тэр дээр ингээд чи одоо хүнтэй суучаад ингээд торон тойрогдчихлоо гэдэг юм уу тий. Бид нартай уулзсууч гэдэг юм ингээд тэгээд уулзахаараа заавал ингээд нэг одоо алкогол хэрэглэдэг ч юм уу, хэтрүүлж хэрэглэдэг ч юм уу, хоолон хоногоор ингээд буцаа салгаа авчдаг ч юм уу тийм. За энэ байдал дээр бол мэдээж ойлгомжтой. Нөгөө хүнд ямар хандах вэ те нэгнэрт ямар санагдах вэ. За иймэрхүү жишээгээр за дээрэс нь ингээд нэг гаднаас нөлөөлж байгаад найзуудын нөлөө мэдээж хүнтэй суулаа гэж найзуудаа хайж болохгүй нь мэдээж л. Гэхдээ тэн дээр яг зөв ойлгоцох хэрэгтэй байна. За би ингээд одоо тэг гэр бүлтэй болсоо тий мэдээж яг найзуудтай уулзаад боловч тэн дээр ингээд жоохон өөрийгөө бие захирах ухаан байх хэрэгтэй. Хизээ юу хаана хэр хэмжээнд хэрэглэх үү хаана тий энтэй уулзах уу энтэй хайшаа явах уу тий юм болгон дээр л ингээл дуудсан болгон дээр нь гүйж очиод тэгэл хамаагүй ингээд жоохон хэл хязгаар байж тээ юм чинь бас тэгэл өөр хүлээгээд гэр бүлийн нэг гишүүн болцсон юм чинь
тодорхой хэмжээний нөгөө гэр бүлийнхаа гишүүнд одоо эвгүй сэтгэл төрүүлэхэргүй зүйлүүдийг ингээд зохицуулахгүй бол дураараа байгаа миний найзуудын гэсэн ч гэдэг юм уу ийм асуудал гараад байвал мэдээч ингээд аюух зөрчил гар. Дараагийн нөгөө асуудал тий гэдэг алкогол хэрүүлэг согтох бие хийн чадахгүй байх ч гэдэг юм уу. Тэгээ тэн дээрээсээ ийм одоо дараагийн хүнд асуудлууд орж ирж байна. За дээрэс нь бас нэг хөндлөнгийн зүгээс гэхээр манай эцэг эхчүүдийн зүгээс бас зарим зүйл дээр жоохон юм бас болгоомжлохгүй бол бүх юмд нь оролцох гол нөгөө хосууд тэр ингээл бүх юмд нь оролцох гол бүх юмыг зааж сурах гал ч юм уу цагдах гад ч юм уу тий эсвэл ингээл нөгөө одоо нөхрийн аав ээж бол яхад бэрээ шүмжлэх гээл бэрээ өөлөхгүй юу чаддгийг юуг нь чадчихээн юуг нь чадахгүй байна гэл ингээл байнгын тэрийг яриад ч юм уу хажууд нь ингээл ийм байдал бас юм байцаагч тий за эсвэл ингээл нөгөө манай охиныг авцсан одоо энэ яаж амьдрууд чинь гэх хэмжээний ингээд байнгын ингээд байх юм бол энд бас хэцүү шттэ. Залуу усуудын хувьд бол мэдээж бүх юм тгээс л эхэлж байгаа шттэ. Байр хөслөл ингээд эхэлнэ. Тэгээд мэдээж бүх юм яг гоо зарим хүн өөрөөдөө бүх юмыг сайхан бэлдэж өгөөд тустай гаргаж байгаа, хурим нарийн хийж байгаа айлуудч байна. Зүгээр сайхан хоёулаа нийлээд ажил төрлөө хийгээд амьдарч байгаа ч гэвэл тийм. Энэ олон дээр яг одоо залуучууд минь анхаармаар зүйл бол яг өөрсдийн гэсэн нэг юм гэр бүлийн соёлыг яг бий болгох хэрэгтэй. Яг өөртөө л тэр гэр бүл соёл шинэ гоё соёл тийм. Заавал аав ээжийн юмыг оруулж ирээл заавал аав ээжийн алдаа дутвал нөгөө аав ээж нь маргалдаг байсан бол заавал гэртээ маргалдах ёстой ч гэдэг юм уу тийм. Ийм зүйлүүдийг илүү жоохон тийм шинжилээд гоё гэр бүлийн шинэ соёлтой нэг ойлгоод гоё залуучууд зөндөө байна шүү дээ. Гоё амьдарч байгаа залууч маш их байгаа. Тэгээ тэр болгонд ингээ гоё өөрсдийн гэсэн гэр бүлийн соёлтой өөрсдийн гэсэн гоё ойлголцдог тийм. Ийм жоон чөлөөтөө ийм маягаар амьдрах юм бол энэ дээр бол яг заавал гадны нөлөөнд ингээд унаал тэрэнд ингээд соригдоод байх шаардлага байхгүй. Ухаантай залуучууд маань ухаантай шүү дээ. Тэгээ энэ дээр их гоё тийм нээлттэй байгаасаа гэж бодож байгаа хоорондоо тийм. За. Тэд одоо холоос дөрэж зөвлөн одоо зөвлөгөө өөрийн одоо туршлагаа хуваалцаж байгаа танд баярлалаа. Тэгэхээр ер нь одоо гэр бүлийнхэн зориулаад гэр бүлээ доктортой байлгахын тулд юуг анхаарах вэ гэдэг зөвлөмжийг өгөөч. За гэр бүлийг доктортой авч явна гэдэг бол хувь хүний одоо үнэт зүйл өөрийнх нь одоо багын амьдарсан гэр бүлийн хүмүүжил соёл аюу олон юмнаас нөлөөлөлтөө. Гэхдээ тэр болгон дээр одоо бас төгс өссөн хүн гэж байхгүй шүү дээ. Гэхдээ тухайн хүний ухамсар одоо амьдралд хандах хандлага юмны үн цэнийг мэдэх тэр одоо тийм үн цэнтэй тэр амьдралыг яаж одоо өрн таран хийхгүй яг сайхан авч явах уу одоо ямиг нэг өөдөн татдаг хүн гэж байдаг шүү дээ. Тэрүүн шиг арчид тордоод ингээд гэр бүлээ хамгаалаад илүү сайжруулад харилцаагаа сайжруулад илүү гоё юм одоо шинэлэг нээлттэй байгаад авч явна гэдэг бол тухайн хүний нэлээд юм зориг шийдэмгий хариуцлага ухамсар тийм амьдралаа төлөвлөж байгаа ирээдүйд төсөөлж байгаа тэр төсөөллөөс юм шууд хамаарна л да. Тэгвэл залуучуудын маань ихэнх гаргаж байгаа алдаа гэвэл өнөө маргаашийн тэр баяр баясгалан зугаа цэнгэл тийм өнөө маргаашийн тэр авч байгаа кап одоо тэр нийлж байгаа нөхөд ч юм уу энэ олон зүйл нөлөөлж байна л та тийм энэ дотроос өнөө маргааштай л одоо хүн ганц амьдрах юм чи яад ингэж одоо нэг талаар буруу ярьдаг тийм би өөртөө үзэх юм үзэх ёстой жарах ёстой ингээд тийм буруу хандлагаар бас хандаад ах юм бол гэр бүлийн амьдрал гэдэг чинь арай өөр юм байна даа шүү дээ. За ганцаараа амьдарч ирсэн бол одоо хариуцлага өөрөхгүй явж болно. Гэхдээ ганцаараа ч гэсэн тийм дотор чинь нөгөө дотор сэтгэл зүйн тийм нөгөө хариуцлага тийм одоо байцаагч байж шүү дээ. Сэтгэл зүрх нь өөрийн зовоон. Тэгэхээр хүн өөрөө л яг ийм хариуцлагатай байж ш нөгөө ийм одоо эн чинь нэг юм баригдаад байгаа юм хязгаарлагдаад байгаа юм бол байхгүй гэр бүл гэдэг чинь. Гэр бүл дотор бүх хэрэгцээ хүний бүх одоо баяр баясгалан амар тайван тий хүндлэгдэх хүлээн зөвшөөрдөг үнэлэгдэх энэ бүх хэрэгцээ бүх одоо төрлийн таашаал авах бүх юм энд байж байгаа байхгүй. Тэгэхээр энийг заавал гэр бүлээс гадуурх харилцаанаас авна гэдэг ойлголт бол угаасаа буруу бөгөөд энэний буруугийн хариу маш том хариуцлагууд тий одоо сүрлэл ирнэ шүү дээ. Тэгэхээр гэр бүл дотроо л энэ бүх юмыг авах хэмжээний та өөрийгөө илүү барьж бие барьж сэтгэл зүгээ барьж тий сэтгэл хөдлөлөө барьж хариуцлагатай хүндлэлтэй нөгөө гэр бүлийн хамт амьдарч байгаа хань ажилтэй үүрэг хариуцлагатайгаар тий хамт ингэж жаргах хэвээр одоо юм орчин болохоос
гэр бүл хэрэг баригдаал юм торон тороо тий хин нэгэн хүнд одоо хязгаарлагдаад байгаа зүйл биш байхгүй. Тэгэхээр энэ дээр арай жоохон юм том зургаар залуучууд маань хараасаа арай илүү хумсартай байгаасаа тий. Тэгээд ингэ нэг жоо залуу хэтэрхий нэг хүүхдчиг сэтгэлгээгээр биш тий. Ийм нэг сэтгэл хөдлөсөн төрсөн үний байр сууриас тий. Тэгээ ер нь амьдралд яг юу тарснаа лаавна гэдэг чинь яг үнэн байхгүй. Илүү үнэн шударга, илүү зөв харилцаа энэ болгоныг эцэст нь авсан одоо яг нэг сайхан ингэ нэг нас тогтоод ингэ сайхан амьдарч байгаа гэр бүлүүдийг харахаар яг тэр үедээ бас илүү гоё аацсан нөгөө хань ижил өөр хүүхдүүд ачцэнэр нөгөө хүргэн бэрүүдээсээ маш их хүндлэл хайр халамжийг аавна энэ чинь л ерөөсөө хамгийн үнэтэй зүйл байгаа байхгүй. За ингэж чадаагүй бол ойлгомжтой тий. Яг тэр одоо хайр халамж одоо өөр хүүхдүүдийнхаа дэмжлэг авах насан дээр та жоохон хайн гандаа тий хариуцлагагүй өөрийгөө бодоод дураараа буруу одоо тий асуудал гаргаад ингэ явсан бол тэр үед одоо хайр халамж хүндлэл байхгүй байх. Одоо тийм хүмүүс зөндөө байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйл маань хүн яг юу тарьсан наал хурааж аваа. Тэгэхээр илүү зөв, илүү баяр ёслон, илүү хайрыг тарьсан бол та одоо ингэ маш их хайр, баяр ёслон, хүндлэл дотор бүлэмжшүүлэгдэх. Тэгэхээр энэ нэг талаараа аюу тийм их том яриул одоо их юм байна да тий. Тийм тэгэлгүй яг гэр бүл гэдэг чинь одоо маш үнэтэй. Хүний одоо хүн болж төрсний ганц үнэлэгдэх юм нь энэ гэр бүлийн үнэлэмжлэл байдаг. Тэгээс ажил хийх цаг хугацаатай тий төртэй гарна ажил хуваарай байсан ч гэсэн хэсэгхэн хугацаанд тамаалал нь хий. Гэхдээ тэр үнэлэмж өгөө нэг хэдэн диплом хэдэн ингэрийн төмөр тэмдэг биш тий. Хүний хамгийн одоо сайхан амьдралаас таашаал авдаг үнэлэгддэг энэ хүн үнэхээр л одоо мундаг шүү бахархууштай тэр зүйл бол гэр бүлийн амьдрал гэр бүлийн харилцаан дотроос авч байгаа тэр үнэлэл байдаг байхгүй. Тэгээс энэ нэстэ мундаг дарга байсан ш энэ мундаг бизнесмен мөнгөтэй хүн байсан шүү гэж хүн бол харддаггүй байхгүй тийм ээ. Энэ үнэхээр сайн хань байсан, сайн аав, сайн ээж гэдэг зүйлээрээ л хүн одоо яг хүн болж төрсний тэр нөгөө ач гавьяа гардыг болоо гэж би бодож байна шүү дээ.